Сайн бацгаана. Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хөдөөний айл нь өдрийн турш манайх юу иддэг тухайга хуваалцах гэж байна. Өрөм хийж байна. Халуун суу хийж. Амттай нөө. Баярлалаа. За одоо өдрийнхөө хоолыг хийх чинь манайх ер нь бол улирлын чанартай бас хоолдог. Улирлаас хамаарат хоол маань баг зэрэг өөрчлөгдөг. Гэхдээ ерөнхийн нэг зарчим нь болохоор өдөрт нэг л удаа махаа хоол иддэг. Тэгэхээр махаа хоолоо яг хамгийн нар өндөр байгаа үед буюу өдөр хийдэг. Тэгээд та нартай нэг бяцхан зөвлөгөө хуваалцгаа. За яваач. Хүний нэг үргэлж. За Яваарай. За та нартай нэг зөв За манайх хоолой хуурахтай хийвч ханы сүзийг ингээд нэмийн хэрчээ тусгарах юм уу? Эсвэл ингээд шар тосоод жижигэн дөрвөлжин хэрчээ хөлдөөчдөг. Тэгээ хоолой хуурахтай.
За манайх оройдоо ерөнхийдөө ашигт бактеритай хүн сэргийлдэг. Тэрний юу вэ гэхээр ихэнхдээ тараг. За хүүтний удирал 4 сумдаа ирснээс хойш ер нь ингэний хоромгоо бас. Агрэсиво. Сэний сахож дээ. Нээж хан хийсэн зүгийн бактерий. Энийг бас авах юм уу? Ачаа. Таа гоё. Ээж чав хий. Тэнэ. Гоё юм уу? Анги хийхэр ямар вэ? Бүр гоё.